Баярлалаа морил намайг намун дээр гэдэг энэ сувгаараа би өөрийнхөө сонирхсан сэдвүүдийн хүрээнд бас та бүхэн сонирхолтой байх болов уу гэсэн сэдвүүдээр шинэ видеонуудыг хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдв бол Euphoria. Euphoria бол ихэнх үзээгүй хүмүүс нь хүртэл ямар нэгэн байдлаар нэрийг нь ч болтугай сонсож байсан. Одоо Z үеийнхний дунд алдартай болсон цувралуудын нэг гэж бодож байна. За эхний бүлэг нь бол 10 ангитай, дараагийнх нь бүлэг нь 8. За саяхан 3 дахь бүлэг нь мөн 8 ангитайгаар цацагдаж эхэлсэн бөгөөд соёл урлагт үзүүлсэн нөлөө нь асар их байгаа гэж хэлж болно. Одоогийн байдлаар яг батлагдсан 3 бүлэг байгаа ч сая хүмүүсийн анхааралд байсаар ирсэн энэ цувралыг зарим хүмүүс дэлгэцэн дээрх үйл явдлаасаа ч илүүтэйгээр хөшигний ардах амьдрал нь илүү драматай гэж ярьдаг. За Euphoria-г үзэх дуртай хүмүүсийн мэддэг эсвэл заримдаа анзаараагүй өнгөрсөн Euphoria-г тойрсон асуудлуудын тухай өнөөдөр ярихаар мэдээлэл цуглууллаа. Юуны төрөнд товчхон танилцуулахад Euphoria бол 2019 онд HBO сувгаар гарч эхэлсэн өсвөр насны хүүхдүүдийн харилцаа, хайр дурлал, харт амих, бэлгийн амьдрал болон сошиал медиагийн ертөнцийг хэрхэн туулж байгааг харуулсан цуврал байгаа. Ердөө хэдхэн жилийн дотор Euphoria нь сонирхолтой зураг авалтууд, дүрслэлүүд, дууны сонголт, за тэгээд жүжигчдийн чадварлаг жүжиглэлтээрээ олон хүний анхаарлыг татаж хүндлэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд нэр хүнд нь бараг л шавартайгаа хутгалдаад байгаа гэж хэлж болно. Тэгвэл энэ цувралыг шаварт хутгаад байгаа гол хүн нь энэ цувралыг бүтээсэн Sam Levinson өөрөө. За Sam Levinson бол Холливуудын ертөнцид маш их маргаан дагуулсан хүн гэж яригддаг. 1985 онд төрсөн, өдгөө 41 настай Америкийн найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин байгаа. За тэрээр Euphoria-г гарсны дараа бас л шууган дэгдэж байсан HBO-гийн цуврал The Idol цувралыг ч бас бүтээсэн байдаг. Бидний мэдхээр Blackpink-ийн Jennie, за The Weeknd, Johnny Depp-ийн охин Lily Rose Depp зэрэг зөндөө олон алдартнууд тоглосон энэ цуврал бас л шавартай хутгалцсан гэж кино шүүмжлэгч нар ярьдаг. Sam Levinson багада Холливуудын алдартай найруулагч өөрийн эцэг Barry Levinson-ы найруулсан хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан. Тиймээс Sam Levinson-ы өөрийнх нь бүтээсэн эдгээр цувралууд нь хэрхэн ногоон гэрлээр батлагдаж алдартай хүмүүс тоглосон нь угаасаа ойлгомжтой буюу Sam Levinson-ыг Nepo Baby гэдгийг нь шууд харуулж байгаа гэж ярьдаг. Sam Levinson хэд хэдэн зохиол бичээд найруулж байсан ч гэсэн сүүлд 2019 онд Израилийн Euphoria хэмээх богино цувралын найруулга дээр дахин ажиллаж эхэлснээр түүний амжилтын гараа нь эхэлсэн. Тэрээр Euphoria цувралын санаачлагч, зохиолч, гүйцэтгэх продюсер, шоураннер, бүр ихэнх ангийнх нь найруулагчаар нь хүртэл ажилласан байдаг. Ер нь бол Euphoria цуврал анхнаасаа л маргаан дагуулж олонний ярианы сэдэв байсаар ирсэн. За тухайлх юм бол эхний бүлэг дээр гардаг сургуулийн хувцас солих өрөөний сцен нь үзэгчдийг ер нь бол цочоосон гэж хэлж болно. Хүмүүс бүр зогсоож агаад тэнд хідэн ширхэг эрэгтэй хүний ардгийг нь тоолсон 30 орчим байсан гэдэм бэлээ. За тэр сценээс болоод Америкийн Parenting Television Council буюу Америкт хэвлэл мэдээлэл entertainment салбарт хяналт тавьж ажилладаг ашигын төлөө бус консерватив үзэлтэй төрийн бус эцэг эхчүүдийн байгууллагаас уг контентыг зорилтод бүлэгтэй буюу өсвөр насныханд үзүүлэхэд хэтэрхий ил задгаа байна гэсэн мэдэгдэл гаргаж байсан. Сошиал орчинд ч тэр ялгаагүй Euphoria-г юу вэ 10 жилийнхний үйл явдал гараад байгаа мó гэж гайхаж ярьжсэн хүмүүс маш их байсан гэдгийг та бүхэн санаж байгаах. За тийм үүнээс гадна харт амих мансууруулах бодисыг маш нээлттэйгээр гаргаж байгаа байдал болон бас л хагас нүцгэн өсвөр насныхнаар дүүрэн энэ цувралыг Sam Levinson өөрөө би өсвөр насныханд зориулж бүтээгээгүй гэж ярьсан байдаг. Sam Levinson-ы бүтээсэн ихэнх цувралууд дээр давтагддаг нэг зүйл бол байдаг. За тэр нь юу вэ гэхээр бэлгийн харилцаа болон нүцгэлэлтийг бүр маш их гаргадаг. Үүнийг нь хүмүүс ярихдаа softcore яриад байдаг. Зөөлөн хэлбэрийн насан туршидчдын контент гэх юм уу да ингэж үзээд байгаа юм. За тухайлх юм бол 2022 онд Euphoria-гийн 2 дугаар бүлэг гарсны дараа Sydney Sweeney буюу бидний мэдэх том сэтгэлтэй ажаа маань entertainment сэтгүүлд өгсөн ярилцлаганда намайг нэлээд удаан зовоож байгаа нэг асуудал байдаг. Би Euphoria-д бүтээсэн дүрээрээ маш их бахархдаг, өөрийгөө маш сайн жүжиглсэн гэж боддог ч гэсэн намайг нүцгэлсэн болохоор нь хинч миний жүжиглэлтийн тухай яриаггүй. Өөрөөр хэлэх юм бол эрэгтэй жүжигчин бэлгийн харилцааны хэсэг тоглохоо эсвэл би хаагаа ил гаргах юм бол тэр хэрээрээ шагнал аваад магтуулдаг, олонний анхааралд ордог. Харин эмэгтэй жүжигчин нүцгэлэхээр хүмүүс буруу талаар нь ойлгоод дэлгэцэн дээр нүцгэлсэн эмэгтэй жүжигчдийг секс бэлэг тэмдэг гэж харах тийм үзэл байсаар байна гэж Sydney Sweeney ярьсан байдаг.
Анхны их зохиол дээрээ Cassie-гийн дүр нь үзэгч бид нарын үтснээс ч илүү бүр маш олон удаа цээж нүцгэн гардаг хэсгүүд байдаг байсан гэсэн. Тэгээд Sydney Sweeney Sam Levinson энэ хэсэг дээр заавал би нүцгэлэх шаардлагагүй гэж бодож байна гэд хэлэхээр за тэгвэл хэрэггүй гэд тохиролцоод хувцастай зургийг нь авч ясан гэсэн. За Sam Levinson-ыг нүцгэн сцен авах дуртай гэж Sydney Sweeney-гээс гадна өөр нэгэн жүжигчин бас ярилцлага өгсөн байдаг. За тодруулах юм бол 2 дугаар бүлгээс эхэлж гарч эхэлсэн хар тамхинд онцсон Faye гэд нэг шин дүр гардаг. Одоо 3 дугаар бүлэг дээр бас гараад байгаа. За тэр дүрийг бүтээсэн Chloe Cherry Daily Beast-д ярилцлага өгөөд өөрийнхөө зураг авалтын эхний өдрийн тухай ярьсан байгаа юм. За юу гэж ярьсан бэ гэхээр Faye-гийн найз залуу Castor гэд дүр нь түүнийг мотелийн агаар жуулалтын нөхрөө ингэж чихдэг хэсэг гардаг да. Тэр хэсэг нь Chloe Cherry гэдэг жүжигчний анхныхан зураг авалт байсан юм байна. Гэтэл бүр хамгийн анхныхан зураг авалтан дээр Faye-ийн дүр бүрэн нүцгэн бүр шав шаалтан байх ёстой болж таарсан буюу Sam Levinson бүрэн нүцгэн байхыг нь Chloe Cherry гэх эмэгтэйгээс шаардсан байгаа юм. Тэгсэн чинь найз залуу Castor-ийн дүр тоглож байсан жүжигчин Taylor Chase энэ бол арай хитрнээ энэ эмэгтэйгийн анхны зураг авалтан штэ гэд нүцгэлэхгүй байхаар болсон юм байлээ. За тэгээ үүнээс гадна 2 дугаар бүлэг дээр Samantha гэдэг нэг дүр гардаг. Maryгийн хүүхдийг нь хардаг айлын эзэн эмэгтэй байдаг та. За тэр дүрийг бүтээсэн Minka Kelly Vanity Fair-д ярихдаа тус дүр анх гардаг хэсэг дээр Samantha Чернэл ягаан өнгийн плаж өмссөн байдаг бөгөөд медигээр цахилгаанаа татуулдаг. За тэр хэсэг нь нэг тийм эвгүй, жахан тачаангуур амьсгалтай байсныг бол үтсэн хүмүүс нь сайн мэдж байгаа. Гэхдээ бүр анх зохиол дээрээ бидний тэр үтснээс ч илүү задгай байсан гэж жүжигчин нь ярьсан байдаг. Sam Levinson энэ хэсгийг хийхдээ тэр Чернелийн агаан өнгийн плаж нь бүр тайлагдаад газарт унаад энэ жүжигчин нь бүр шав шалдан болвол илүү сонирхолтой байна гэд бүр тулгаад байсан гэж байгаа юм. Гэхдээ тухайн үед нь Minka Kelly гэж жүжигчин өөрөө зөвшөөрөөгүй болохоор тэгээ болсон юм байлээ. Тухайн сценыг санаж байгаа хүмүүс байх юм бол миний бодлоор Love тэр сценыг үзээд тэр гэрээ эзэгтэй эмэгтэй Samantha гэдэг дүрийг нөхөр хүүхэдтэй байж ээж эмэгтэй хүн сонирхтын байх та. Мэрийг сонирхоод байгаа байх та гэж бодох нэг тийм бодлол надад төрж исэн. Та бас тэр хэсгийг үзээд юу гэж бодож исэн бэ? Комент дээр бичиж үлдээгээрэй. За тэгээ үүгээр бол бас дуусаагүй. Marta Kelly гэдэг бас нэг жүжигчин байгаа. За энэ хүн болохоор нөгөө харт амхны 8-аачин амар ихч байдаг шүү дээ. Lori гэд нэг тийм монотон өнгөөр дандаа ярьдаг. Тэр дүр тоглосон эмэгтэй байгаа. За энэ жүжигчин хүртэл ярихдаа 2 дугаар бүлэг дээр хаа Rug банд орж явахад Lori Rude морфин тарьдаг хэсэг дээр тэр хэсэг нь зохиол дээр Lori Rug хувцаа тайлахад нь туслаа ван руу оруулж байгаагаар бичигдсэн байсан гэсэн. Тэгээ энэ сцен нь болохоор энэ жүжигчинд нэг тийм педофил вайбтай санагдаад байдаг байсан гэж ярьдгийм байлээ. За ингээд саяны дурдснаар эдгээр эмэгтэй жүжигчэд хэцүү байсан гэж шууд хэлээгүй ч гэсэн Sam Levinson ер нь яагаад заавал киноны гол дүр биш маш зөвхөн гараад өнгөрч байгаа туслах дүр эмэгтэй жүжигчдийг хүртэл нүцгэлхийг хүсдэг юм бол гэдэг асуулт яалтчгүй гарч ирж эхэлж байгаа. За тэртээ тэрэнгүй энэ цуврал угаасаа хангалттай их нүцгэн сцентэй байсаар байтал үзэгчдийн үзснээс ч бүр илүү их байх боломжтой байсан гэж бодохоор хүмүүс гайхдаг юм байлээ. За ингээд эхний 2 улирал нь гараад хүмүүсийг шоконд оруулаад байж байтал HBO дээр дахиад The Idol гэж цуврал гарснаар Sam Levinson-ыг ер нь шалдан нүцгэн сцен хийх дуртай гэдгийг нь батлаад өгсөн. За The Idol цуврал дээр гардаг маш их бэлгийн харилцаанд орж байгаа тэр хэсгүүдийг хүмүүс шүүмжлээд эхэлсэн чинь Sam Levinson хариу өгөхдөө The Idol болохоро pop соёл хэр зэрэг садар самуунд автсныг бүр яг толдон харуулж байгаа гэж ярьсан байдаг. За ингээд дээр дурдагцсан хит шаардлагагүй үед шалдан нүцгэн байхыг шаардсан зураг авалтуудын хажуугаар жүжигчдийн хувьд ажлын байрны хүнд нөхцлүүдийг төвчж өнгөрүүлсэн гэж ийм яриа бас Euphoria цувралыг тойрч эхэлсэн. Мөн дээрээс нь Sam Levinson сүүлийн үед Hollywood-д бэлтгэлгүй зохион байгуулалтгүй байдлаараа ч гэсэн нэлээд танигдаж яригдаж байгаа нэг юм байлээ. Ягаад гэхээр Sam Levinson зураг авалтын үеэр шууд жүжигчдийг ингээд тоглочих, ингээд ярьчих гээд скриптийг нь өөрчилдөг. За тэгээ скрипт өөрчлөгдснөөс үүдээд бүр их зохиолтой хүртэл өөрчлөлт оруулах шаардлага гарч байсан гэсэн. Бас дээрэс нь short list гэд байд юм байлээ. Хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагаас яг аль хэсгийн зураг авалтыг авахын энэ гээд нэг ёсны цагийн хуваар гэх юм уу би тэгэж ойлгосон. За тэрийг хүртэл Sam Levinson дураараа өөрчлөх тохиолдол гарч байсан. За тэрнээс нь болоод зураг авалтын хугацаанд сунах цаашлаад киноны зардал нь хүртэл өсдөг байсан гэсэн. Ингээд Daily Beast-д мэдээлснээр зарим өдөр зураг авалт нь 15-аас 17 цаг үргэлжилдэг байсан. За Монголын хувьд бол бага зардлаар гяс шүн оройгүй зураг аваад дуустахтай харьцуулахад энгийн сонсогдож байгаа ч гэсэн Холливуудын хувьд бол энэ нь ерөөсөө байж болохгүй зүйл. Учираас жүжигчдэд огт таалагдаагүй гэж хэлсэн.
Lexi-гийн дүрд тоглосон. За би нэрийг нь сайн хэлж чаддгүй маа. Ийм жүжигчин бол ярихдаа бид нар шүнжэнгөө зураг авдаг гэсэн. Орой 18 цагаас эхлээд өглөө нар мандах үе хүртэл буюу өглөөний 5 цаг хүртэл үргэлжилдэг байсан. Зөндөө их ядардаг, тэгээ унтахгүй байхыг хичээдэг байсан гэж ярьсан байдаг бол нийтийн дүрд тоглосон Jacob Elordi нэг үдшилгэний хэсгийн зургийг авахд 7 хоногоос жилийн хугацааг зарцуулсан. Сүүлдээ бүр яг тамд байгаа юм шиг санагдаж эхэлсэн гэж ярьсан байдаг. Ингээ зарим их сурвалжийн мэдээлснээр туслах дөрүүд буюу одоо экстрас те олонний хэсэг интерт тоглосон хүмүүс 6 цаг тасралтгүй ажиллаж байж л хоолндоо ордог байсан. 0 орохын тулд урт дараал зогсдог байсан. Зураг авалтын хооронд амрах одоо зориултын байр байхгүй байсан гэж ярьсан байдаг. Мөн 2 дугаар бүлгийн 1-р ангид гардаг. Шинэ жилийн үдшилгэний одоо хэсэг дээр олонний хэсэгт тоглосон туслах жүжигчид шөнийн хүүтэнд зураг авалтанд орж байхад ерөөсөө 2 халаагуур байсан бөгөөд энэ дээр нь гомдол гаргаж байсан гэдэг юм билээ. One Direction хамтлагийн гишүүн Louis Tomlinson-д Euphoria цуврал таалагдаагүй тухай нэг хэсэг бас интернетээр шуугаад байсан. Яагаад тэгсэн бэ гэхээр та бүхэн үзсэн байх Katy-ийн тухай гардаг 1-р бүлгийн 3-р анги дээр One Direction хамтлагийн Louis болон Harry Styles хоёрын дүрийг одоо анимашн болгоцсон. За тэгээд тэр хоёр бэлгийн харилцаанд орж байгаагаар гардаг хэсэг байдаг. Цуврал дээр одоо дүрсэлснээр Kat гэдэг дүрийн бичсэн уул нь бол fan fiction буюу өсвөр насны хүүхдүүдийн одоо зохиосон зохиол ахгүй юу? Гэхдээ тэр хэсэг нь бас л ямар ч хүн харахад жаахан эвгүй байсан. Яагаад тэгэхээр амьдрал дээр огт тийм харилцаатай биш хүмүүсийг ийм байдлаар гаргасан нь жаахан бүдүүлэг үйлдэл гэж хүмүүс ярьж байсан. Тэгээ та хэд сонирхож байгаа юм бол Google-аас Euphoria, Louis Tomlinson and Harry Styles fanfiction гэд хаагаад үзэх юм бол бас гарч ирнэ. Би бол бичлэгийг нь оруулахгүй. За тэгээ энэ тухай Louis Tomlinson өөрийнхөө Twitter дээрээ би үүнтэй холбоотой ямар ч мэдээлэл аваагүй, бас зөвшөөрөл өгөөгүй гэдгээ аль биесээр хэлж чаднаа гэж бичсэн байдаг. Яг нь нэр хүндтэй дэлхийд даяараа таньдаг хүний нэрийг цуврал дээр ч юм уу одоо кинон дээр дурдах тохиолдол зөндөө байдаг ч гэсэн одоо ингэ шууд харахад л хин гэдг нь бүр тодорхой, дээрээс нь нэлээд эвгүй байдлаар дүрсэлсэн учраас энэхүү дуучин нь бухимдах нь бол гарцаагүй байхаа. За ингээ үргэлжлүүлээд Euphoria-гийн талаар хамгийн дуулаантай бөгөөд чухал хэсгүүдийн тухай ярив. За Euphoria цувралын дөрүүдийн нүүр будалд хувцлалт энтер гэд бараг л одоо тренд үүссэн дээ. Sam Levinson-ыг өөрийг нь бүх өвөрмөц хэв маяг дүр төрх эстетикийн санааг гаргасан гэж ярьдаг ч гэсэн энэ бүх зүйл нь бүхэлдээ хулгай байсан гэж үздэг хүмүүс цөөнгүй байдаг. За Petra Collins гэдэг 33 настай уран бүтээлч, модель, гэрэл зурагчийн эмэгтэй байд юм байлээ. За энэ эмэгтэй болохоор Olivia Rodrigo, тэгээд Selena Gomez, Carly Rae Jepsen гэдэг дуучидтай хэд хэдэн клипний зураг авалтаар нь хамтран ажиллаж байсан. За энэ Petra Collins нь дотн харилцааг илэрхийлсэн хүрэг зураг авдаг. За дээрээс нь зургууд нэг тийм зөөлөн, пастел өнгө тавилттай, өөрийн гэсэн дахин давтагдчихгүй хэв маягийг бүтээсэн ийм артист байгаа. За Petra Collins-ийн хэлснээр Sam Levinson энэ онцгой хэв маяг нь таалагдаад Sam Levinson Petra Collins-ийн агентлагтай нь холбогдоод гэрэл зургууд дээр чинь үндэслээд цуврал киноны зохиол бичсэн гэдгээ хэлээд Petra Collins-ыг найруулагчаар ажиллах санал тавьж байсан гэсэн байдаг. За Petra Collins уг цуврал дээр 5 сарын турш ажиллахдаа жүжигчдийн сонголт буюу одоо кастинг хийсэн байгаа юм. Дээрээс нь цувралын ертөнцийг жишээлх юм бол Маригийн унтлагын өрөө нь яг ямар байх юм, Мари ямар хэсэг дээр ямар будалтай байх юм, Каси ямар хувцас өмсхийн гэдэг ч юм уу энэ бүх зүйлийг бүтээхэд туслаад бүтээлч найруулагчаар нь ажиллана гэсэн хүлээлттэй шаргуу ажиллаж байсан ч гэсэн яг зураг авалт эхлэх гэж байхад Petra Collins-ыг хитрхи залуу байна гэх шалтгаанаар төслөөс халчихсан гэж байгаа юм. Petra Collins энэ тухай ярихдаа би тэр цувралын бүхэл бүтэн ертөнцийг нь бүтээж жүжигчдийг нь хүртэл сонгож өгсөн. Гэтэл сүүлийн мөчөд HBO намайг хитрхи залуу учраас бид нар чамтай ажиллахгүй гэж хэлсэн. За тухайн үед маш гинэн байсан болохоор би за яах вэ баярлаа. Ийм том газар миний одоо сэтгсэн хувилбарыг ашиглахгүй байх нь тодорхой гэж бодоод гарсан. Гэтэл жилийн дараа гэрээсээ гараад харсан чинь гудамжны сурталчилгааны самбар дээр миний хийжсэн ажил яг тэр чигээрээ шууд хуулбарлаад тавьсан байхыг нь хараад би уйлж эхэлсэн. Би маш их цочирсан. Миний карьерийн туршид ийм зүйл зөндөө тохиолдож байсан ч гэсэн ийм том хэмжээнд ийм том байгууллага надаас хизээж хулгайлж байгаагүй. Энэ бол миний бүх насаараа хийсэн, бүтээсэн эстетик байтал одоо тэр нь Euphoria-гийн эстетик, Sam Levinson-ы эстетик гэсэн тодтолтой болсон. Иймээс би өөрийнхөө хэв маягийг өөрчлөхөөс аргагүй болсон. Зарим хүмүүс надад энэ цуврал яг чиний зургууд шиг харагдаж байна гэж ярьдаг байсан гэж Petra Collins мэдээлэл гаргасан байдгийн байлээ.
За ингээд Euphoria цувралын санаачлагт Sam Levinson тойрсон асуудал болон киноны хийцлэлтэй холбоотой асуудлуудыг ярьж дууссан гэж бодож байгаа учраас үргэлжлүүлээ бүгдээрээ жүжигчдийн бүрэлдэхүүн рүү орцгоё. Euphoria тоглосон жүжигчид бол яалтчгүй одоо олонний анхаарлын төвд ороод энэ цувралд тоглосныхан дараа бараг бүгдээрийнх нь карьер нь огцон өссөн гэж хэлж болно. За тухайлбал цуврал цацагдсанаас хойш хамгийн их олон танигдсан гэх юм бол Sydney Sweeney болон Jacob Elordi хоёр байгаа. За яг хөө Zendaya гэж хэлж болох ч гэсэн Zendaya ч нь одоо бараг юун Euphoria биздээ тий аль хизээний л Zendaya байсан штэ. Бараг Zendaya тоглосон болохоор Euphoria цуврал алдартай болсон гэж хэлж бас болох байх. За ингээд өөрөөр хэлэх юм бол дээр дурдсан Petra Collins гэх артист эмэгтэйгийн ур чадварын тусламжтайгаар энэ цувралын дүрийн сонголт бол ярих юмгүй болсон. Бидний мэдж байгаагаар Rude бол Zendaya, Jules Hunter Shaffer, Medid Alexa Demi, Nate Jacob Elordi, Kat-ийн дүрд болохоор Barbie Ferrer, за Face God Angus Cloud гэх мэтчлэн дүрийн жагсаалт бол цаашаа үргэлжлэх бөгөөд эдгээр жүжигчдийн зарим нь одоо хүртэл байнга л дуулан шууган дагуулсаар л байгаа. Euphoria цуврал нь бидний мэдхээр сонин одон өөрөөр хэлэх юм бол галзуу хувцлалтаараа олон нийтийн сүлжээнд хүчтэй тархсан ч гэсэн нөгөө талаас хувцлалтыг нь үзэгчд хараад эднэр чи яг хідэн настай дүр билээ юу илээ гэж бодоход үзэгчдийг хүргэсэн. Цаашлаа дүрүүдийн хувцлалтын тухай яриа нь ер нь энэ дүрд тоосон жүжигч нь өөртөө яг хидтэй ийм хувцас өмсөж жүжиглэж болж байгаа мүү гэдэг яриаар уршилжээд Мэригийн дүр тоосон Alexa Demi-гийн тухай хүмүүс ярьж эхэлсэн. За Alexa Demi гэдэг жүжигчин одоо нэг их шууганд оролцоод байдгүй одоо ч гэсэн Холливуудын ер нь бол нууцлаг хүмүүсийн нэгд тооцогддог. 2020 онд түүний насны тухай асуултууд интернетээр за тэр дундаа TikTok-оор гарч эхэлсэн бөгөөд 2019 онд их сурвалжууд түүнийг 24 настай гэж биччихсэн. Alexa Demi-гийн өөр бусад одуудтай хамт ахуулж яасан хуучны ч гэмээр юм уу ийм зургууд нь сошиал медиад ил болоод хүмүүс Alexa Demi-г яг ер нь хидтэй юм болоо хідэн настай юм болоо гэд насыг нь нийтгэхээр ер нь бол улаарч эхэлсэн байдаг. Тэгсэн ч сүулдэ Alexa Demi-гийн ахлах сургуулийнх нь одоо монтаж те төгсөлтийн цомгууд нь интернетээр цацагдаж эхэлсэн бөгөөд Alexa үнэндээ 2008 онд ахлах сургуулаа төгссөн болохыг нь хүмүүс олж мэдсэн. За ингээ юу гэсэн үг вэ гэхээр Alexa 2020 онд 24 настай биш 30 настай байсан гэсэн үг. Гэхдээ Alexa Demi бол эдгээр мэдэгдэлд нэг ч удаа хариу өгөөгүй ч гэсэн тухайд Google дээр Alexa Demi гэд хайхаар нас нь гарч ирдэггүй байсан бол одоо хайхад 35 настай 1990 оны 12 сарын 11-нд төрсөн гэж гарч ирдэг болсон байлээ. За цааш нь үргэлжлүүлээд ярих юм бол үзэгчдийн дунд хилцүүлэг ярианы сэдэв болдог жүжигчин Alexa Demi ганцаараа биш Barbie Ferrer буюу одоо Kat-ийн дүрийг бүтээсэн жүжигчин байгаа. За Kat бол нэгдүгээр бүлэг дээр нэлийн чухал дүр байсан ч гэсэн хоёрдугаар бүлэгт screen time буюу одоо дэлгэцэнд гарах хугацаа нь эрс багасаар байгааг үзэгчид анзаарч фэнүүдийнх нь хувьд бол сэтгэл гонсоож эхэлсэн байдаг. Мөн 2022 онд болсон цувралын нээлтийн улаан хевсний ёслолд Barbie ирээгүй бөгөөд энэ асуудлыг хүмүүс ярихдаа Barbie Ferrer, Sam Levinson хоёрыг муудалцсан гэдэг цуу яриа гарч эхэлсэн байдаг. Зарим их сурвалжууд дээр Barbie-г зураг авалтын талбайг 2 удаа орхиж явсан бөгөөд үүнээс нь болоод зарим хэсгийг нь хассан гэж мэдээлэлж байсан бол 2022 оны 8 сарын 25-нд Barbie өөрийнхөө Instagram story-доо цувралыг орхиж байгаа. За 3 дугаар бүлэгт эргэж ирэхгүй гэдгээ зарласан. Тэрээр Jules тоглосон Hunter Shaffer-ийн зурсан фэн артыг Insta дээрээ оруулаад тайлбар дээр нь 4 жилийн турш хамгийн онцгой нууцлаг дүр болох Kat-ийн дүрийг бүтээснийхаа дараа нулимстайгаар баяртай гэж хэлэх хэрэгтэй боллоо. Та бүхний олонх нь надтай адил түүний дүрээс өөрийгөө олж харсан гэж найдаж байна. Kat-ийн дүр та бүхэнд баяр баясгалан бэлгэлсэн гэдэгт итгэлтэй байна гэсэн утгатай постыг оруулсан байдаг. Barbie мөн өнгөрсөн жил Wildfires гэх подкастт орж байхдаа хүмүүсийн гаргасан цуу ярианд хариу өгөхдөө тус цувралын жүжигчдтэй одоо ч гэсэн найзууд хിവэрэ байгаа бөгөөд цувралд тоглохоо босно нь хоёр талын харилцаанд тохиролцсон шийдвэр байсан. За тэгээ хизээч зураг авалтын талбайг хайж явж байгаагүй тийм зүйл болж байгаагүй гэдгийг бол хэлсэн байдаг. Мөн цааш нь үргэлжлүүлэх боломжгүй байсан уу? Эсвэл цувралын гол анхаарал нь Kat биш байсан уу? Ямартай ч Kat-ийн дүр цаашаа явах замгүй болсон гэдгийг хэлсэн байна. За тэгээ 2 дугаар бүлгийн дараа Sam Levinsonтай удаан ярилцсны эцэст дүрийн хөгжүүлэлт нь цааш хөгжихгүй байсан гэсэн байдаг. Бас 2023 онд Barbie Ferrer Armchair Expert нэвтрүүлэгт оролцохдоо Sam Levinsonыг ер нь л одоо өөртөөгөө ойр өөрийнхөө
өөрийнхөө ойлгодог зүйлийг л бичдэг. Тэгээ Sam Levinson болохоор Cat-ийн дүрийг ойлгодог гэж бодохгүй байна гэж Barbie Ferrer ярьсан байдаг. Ингээд цааш нь бүгдээрээ Sam Levinsonтай муудалцсан гэх ярианы сэдвийг үргэлжлүүлээд Hollywood-ийн бараг л хамгийн асуудалгүй хил хамгүй амьдардаг хүн болох Zendaya-гийн тухай ярив. За дээр дурдсанчлаа Zendaya-гийн бүтээсэн Rue буюу Ruby Bennett гэдэг дүр бол яалтчгүй Euphoria-гийн нүүр царай гэдэгтээ хинч маргахгүй ах. Sam Levinson анхны төсөөллөө буюу mood board-а гаргаж байхдаа л Zendaya-г сонгосон байсан гэсэн. Тэгээ Euphoria-гийн кастинг хариуцсан захирал Jennifer Benetti-гийн хэлснээр Rue-гийн дүрийн нэгдүгээр сонголт нь бол Zendaya байсан ч гэсэн танихгүй шинэ жүжигч Rue-гийн дүрт тоглох төгсөн гэсэн байлээ. Тэгэхээр яасан бэ гэхээр кастингийн багийнхан гудамжинд явж байгаад нэг охин олоод танилцсан байлээ. За тэр охин болохоор бүр яг Rue гэдэг дүртэй адилхан амьдрал туулсан охин байсан гэсэн. Гэхдээ адилхан байлаа гэд бүхэл бүтэн HBO-ийн цуврал тоглоно гэдг нь өөрөө асуудалтай байсан бөгөөд тусгай жүжиглэлтийн багш авч өгөөд хэсэг бэлдүүлсэн ч гэсэн сүүлдээ тохирохооргүй болоод тэгээд байсан юм байлээ. Тэгэхээр хэрвээ Zendaya Rue-гийн дүрд тоглоогүй бол энэ цуврал яг алдартай болох байсан уу үгүй юу гэдг нь бас л эргэлзээтэй. Гэхдээ Zendaya-г сонгосны дараа шүүмжлэлт өртөж байсан. Яагаад тэгэхээр шинэ залуу шинээр гарч ирж байгаа жүжигчдэд боломж олгохын оронд аль хэзээний алдартай болсон Zendaya мэтийн хүмүүсийг сонгосонд нь шүүмжлэлтэй ханддаг хүмүүс олон байсан гэсэн. За тэгээ Zendaya Sam Levinson хоёр бол Euphoria дээр ч ганцхан хамтраагүй 2021 онд тэдний хамтран бичиж бүтээсэн Malcolm and Mary гэдэг кино гарч ирсэн. Цар тахлын үед ердөө 14 хүн хоногийн дотор зохиолоо бичиж байхдаа зэрэгцээд зургийг нь аваад дууссан кино байдаг. Та бүхэн бас үзэж амжаагүй бол үзвэл айгүй хөөрхөн кино гэж надад санагддаг. Zendaya Sam Levinson хоёр найзууд хамтрагчд байсан ч гэсэн сүүлийн жилүүдэд тимч дотн байхаа болсон. Санал зөрөлдөх болсон гэсэн цуу яриа гарч ирсэн. Их сурвалжуудын мэдээснээр Sam Levinson The Idol цуврал дээр илүү их ажиллаад Euphoria-гийн 3 дугаар бүлгийн зохиолоо өгөхгүй удаад байсан учраас Zendaya дургуутслаа илэрхийлээд HBO-гийн удирдлагуудтай уулзсан гэдгийм байлээ. За эцэст нь Zendaya болон HBO-гийн удирдлагууд Sam Levinson энэ хамтдаа уулзаад асуудлаа шийдсэн ч гэсэн Sam Levinson Zendaya хоёр бол эвлэрч чадаагүй гэдэг цуу яриадаг. Мөн хүмүүс Zendaya Euphoria-гаас хурдхан шиг холдохыг хүсэж байгаа. Euphoria дагсан тэр хил амнаас нь залхсан гэж бол ярьдаг. Ингээ үргэлжлүүлээд дараагийн хэсэгт бүгдээрээ дуулан шууган гэхээсээ илүүтэйгээр цувралын хамгийн чухал дүрүүдийн нэг нь жүжигч нь нас барсан тухай ярих гэж байна. За Euphoria заавал мэрэгжлийн чадварлаг жүжигчин гэхээс илүүтэйгээр энгийн хүмүүсийг хүртэл тоглуулснараа нэр хүнд нь өссөн цуврал байгаа. За Sam Levinson бүр анханасаа л мэрэгжлийн жүжигчд болоо мэрэгжлийн бус энгийн хүмүүсийг хольж тоглуулах зорилгоор энэхүү зохиолоо бичсэн байдаг. Тиймээс Америк даяараа дүрийн сонголт хийж нэг ёсондоо хайгуул хийж сонирхолтой хүмүүсийг олж авсан байдаг. За тэдний нэг нь бол мэдээж Angus Cloud байгаа. За Angus Cloud Manhattan-д гудамжаар алхаад явж байсан чинь кастингийн нэг ажилдаа очоод шинэ цуврал хийгдэх гэж байгаа. Сонгон шалгаруулалтанд орооч гэж урьсан байдаг. Angus Cloud энэ тухай ярихдаа тухайд үнэхээр би гайхсан. Тэр кастингийн хүнд дугаараа өгөхөөс хүртэл айжсан заллан байхаа гэж бодсон гэж ярьж байсан. Мөн тэрээр ярихдаа энэхүү цуврал тоглож авах хугацаанд би жүжиглэж сурах гэж хичээгээгүй. Зүгээр л зураг авалтан дээр би очоод кино багийнхны хүснэг нь хийгээл дуусгадаг байсан. Аль болох тайван тэгээд өөрийнхоороо харагдахыг хичээсэн гэж ярьсан байдаг. Бас тэрээр кинонд тоглож байхдаа юу хийгээд байгаагаа мэдгүй яагаад намайг сонгосон болоо гэж боддоггүй их байсан гэж Angus Cloud хэлсэн байдаг. Гэхдээ үзэгчдийн дүгнснээр Angus Cloud Fesco-гийн дүрийг хамгийн сайн амьлуулж чадсан гэж үздэг. Харамсалтай нь 2023 оны 7 дугаар сард Angus Cloud тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас санамсаргүй байдлаар нас барсан гэх мэдээлэл гараад хүмүүсийг цочирдуулсан байдаг. Fesco-гийн дур ууг нь 1-р бүлэг дээр өөхөх ёстой байсан ч гэсэн үзэгчдийн хайртай дүр болсон учраас түүнийг үлдээсэн юм байлээ. За тий 2-р бүлэгт ч бас цагдаа орж ирээд тэр буудалцдаг хэсэг дээр Fesco-г өөхөхээр тийм зохиолтой байсан гэсэн. Гэхдээ Sam Levinson Angus Cloud Fesco-гийн дүрийг өөхөх тухай хийсэн чинь Angus Cloud-ийн царай гинэд хувьс хийгээд сэтгэлээр унжаа юм шиг болсон гэсэн. Тэгэхээр нь санаагаа өөрчилсөн юм байлээ. Тэгээ 3-р бүлэг дээр Fesco гэдэг дүрийг үргэлжлүүлж дүрийн хөгжүүлэлтийг нь төлөвлөж байсан ч гэсэн 3-р бүлэг хийгдгээс өмнө Angus Cloud нас барсан болохоор 30 жил шоронд орсноор дүрсэлсэн байлээ. За цувралын 2-р бүлгийн зураг авалтын туршид Angus Cloud бол тогтмол хар тамхи хэрэглэж донтолттой байсан. Sam Levinson Angus Cloud зөвлөөд 30 хоногийн эмчилгээнд явуулж дараа нь 3 сар нөхөн сэргийх эмчилгээ хийлгэсэн. За Angus Cloud бол 2022 онд 2-р бүлгийн зураг авалт дууссан.
дууссаны дараа 3 дугаар бүлэгт эрүүл саруул оролцох тухай ярилцаж тохиролцсон ч гэсэн удалгүй түүний аав нь нас барсан нь Angus Cloud-д маш том цохилт болоод дахин хэрэглэж эхэлсэн. Мөн Angus Cloud өөрөө алдар нэр олон нийтийн анхаарлаас болоод дарамтанд орж ирхэлсэн тухайга ойр тойрныхондоо ярьсан байдаг. Ингээд Angus Cloud, Barbie Ferrer хоёроос гадна цувралыг орхисон хэд хэдэн жүжигчид байгаа. Рүүгийн ээжийн дүр цувралыг орхисон. Мөн Рүүгийн дүүгийн дүр буюу Jia-гийн дүр тоглодог Storm Reid болон бусад зарим жүжигчид хичээл сургууль хувийн амьдралаасаа болоод цуврал дахин тоглохооргүй болсон. Мөн 3 дугаар бүлэг гарахаас өмнө Nate-ийн аавынхын дүрийг бүтээсэн Eric Dean нас барсан байдаг. Eric Dean-ийн хувьд 2025 онд тарих нурууны мэдрэлийн хэсийг гэмтээдэг ALS буюу булчин сулрах өвчин гэж онцлогдсон тухайга олон нийтэд зарласан. Гэхдээ 2026 оны 2 дугаар сард буюу 3 дугаар бүлэг нээлттэй хийхээс хэдхэн хоногийн өмнө түүнийг нас барсан гэж гэр бүл нь мэдээлсэн байдаг. Eric Dean-ийн хувьд Angus Cloud-аас ялгаатай нас барахаас өмнө 3 дугаар бүлгийн зураг авалтуудаа дуусгаж амьдсан байдаг. За дараагийн хэсэгт бүгдээрээ тус цувралыг тойрсон хайр сэтгэл үерхлийн тухай ярих гэж байна. Euphoria цувралд маш их хайрын гурвалжин драманууд гардаг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа ах. Тэгвэл зөвхөн цуврал дээрэж гэлтгүй хөшигний ард жүжигчдийн дунд бас зөндөө олон хайрын гурвалжин гэхүү зөндөө олон драманууд өрнөсөн байдгийн байлээ. Тухайлх юм бол хамгийн ихэнд мэдэрсэн Zendaya болон Jacob Elordi хоёр байгаа. За энэ хоёрыг бол 2020 онд болцож байгаа гэх яриа гарч эхэлсэн. Хит хэдэн удаа хамтдаа явж байгаа нь харагдсан бөгөөд The Kissing Booth гээд Jacob Elordi-гийн тоглосон киноны 2 дугаар ангийн сурталчилгааны үеэр хамтдаа Грек руу явсан, аялсан гэдэг цуу яриа гарч фэнүүдийг нь бараг галзууруулж эхэлсэн. Дараа нь тэр хоёр гудамжинд гадаа зах гэх юм уу flea market гэж ярьдаг ийм зах дээр явж байгаа. За Австралид аялж байгаа, хүнсний дэлгүүрт явж байгаа, кофе ууж байгаа зургууд нь бол зөндөө олон зургууд нь ил болсон. Бүр үнсэлцэж байгаа зураг нь хүртэл гарч эхэлсэн. Мэдээллийн их сурвалжууд тэднийг салшгүй хайр сэтгэлийн романтик харилцаатай гэж ярьж байсан ч гэсэн Jacob нэгэн ярилцлагаандаа Zendaya яг өөрийнх нь хувьд жоохон охин дүү шиг санагддаг гэж тодорхойлсон байдаг. Тэгээ нэг удалгүй энэ хоёрын харилцаа бол замхраад алга болсон. Өөрөөр хэлэх юм бол Jacob Elordi-г Zendaya-г төрсөн өдрөөр нь араар нь тавьсан гэдэг цуу яриа гарсан байдаг. Харин Zendaya маань Tom Holland-тай амар сайхандаа жаргаж аваг хүмүүс арга бүгдээрээ мэдэх байх. За Zendaya болон Jacob Elordi нараас гадна Hunter Schafer болон Dominic Fike нар 2022 онд болцож эхэлсэн. Dominic гэдэг жүжигчин болохоор 2 дугаар бүлэг дээр харт амхинд онцсон Elliot гээд шин дүрээр цувралд орж эхэлсэн. За түүний бүтээсэн Elliot-ийн дүр нь Hunter Schafer-ийн дүр болох Jules-тэй дотн найзууд бөөгөөд үүнтэйгээ зэрэгцээд энэ хоёр жүжигчин бодит амьдрал дээрээ ч гэсэн тотноссон юм байлээ. 2022 онд 2 дугаар сизонны улаан хивсний ёслол дээр хөтлөлцөөж алхаснаар романтик харилцаатай гих яриа тархаж эхэлсэн. 2022 оны 2 дугаар сард харилцаагаа албаасаар баталсан ч гэсэн дараагаар нь 2023 оны 7 дугаар сард тэд салснаа зарласан. Hunter Schafer буюу Juice-ийн дүр тоглосон жүжигчин нь Call Her Daddy подкастт орохдоо бид хоёр талаасаа харилцаан тохиролцоод маш цэвэрхэн салсан. Хоёулаа энэ харилцаа бүтэхгүй байгааг ойлгосон. Гэхдээ энэ харилцаа дууссан гол шалтгаан нь Dominic Fike өөрийг нь чийдэлсэн гэж ярьдгийм байлээ. За тэгээ сүүлд нь ярихад цувралыг хамгийн гой болгож өгсөн зүйл нь бол хөгжмөн байдаг. Гэхдээ Euphoria-гийн энэ хүн нэрийн хуудас болсон хөгжмийг нь хийсэн Британий ая зохиогч Labyrinth гэж дуудах зүг бах те. Labyrinth нь 3 дугаар бүлэг дээр ажиллахаа болсон байгаа. Labyrinth өөрийнхөө Instagram дээр энэ салбараас би залхсан Columbia, Euphoria би гарлаа, баяртай, амгалан нойрсоорой үнсий гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг бол нилээн татсан. Мөн тэрээр би утга учиртай харилцааг хүсэж гин, би хин нэг ашиглахыг хүсэхгүй бас ашиглуулахыг хүсэхгүй байна. Хуурамч байна гэдгийг бизнесийн төлөвлөгөө биш гэсэн зүйлсийг бичсэн байдаг. Гэхдээ яг юу босно нь бол нарийн яригдаагүй хүмүүс ярихдаа магадгүй Euphoria-гийн удирдлагууд түүнд таагүй хандсан эсвэл өөр боломж гарч ирэхэд нь түүнд хүссэн эрх чөлөөг нь өгөөгүй гэж ярьсан байдгийн байлээ. За ингээд бидний мэдхээр тус цувралын эргэн тойронд маш олон дуйлан шууган гарсан, зарим нэг жүжигчд нь хувийн амьдралаараа ч бас шууган тариад амтсан. Энэхүү шоунаас түрүүн гарсан хамгийн том 2 од болох Sydney Sweeney Jacob Elordi нарын карьер нь бол асар хурдтай өсөөд сүүлийн жилүүдийн турш Hollywood-ийн хамгийн их яригддаг оддын нэг болоод байгаа. За Jacob Elordi 2026 онд хамгийн их маргаан дагуулсан кинонд тоглосон бол Sydney Sweeney American Eagle-ийн сурталчилгаанаас болоод шүүмжлүүлсэн зэргийг харах Euphoria цувралын багийнхан ер нь бол бүгдээрээ л хил аманд өртөмтгий хүмүүс гэж хэлж болно.
Зендайягаас бусдна. Мөн нөгөө талаасаа жүжигчдийг одоо хил аманд өртөх тусам цувралын хандалт ч гэсэн давхар өсөж байдаг. За ингээ энэхүү видеого дуусгахаас өмнө бидний мэдж байгаачлан 3 дугаар бүлэг нь бол яг одоо гарч байгаа. Шинэ бүлгийн үйл явдал нь 2 дугаар бүлгээс хойш 5 жилийн дараах үе рүү өсөрж байгааг та бүхэн үзээд явж байгаа гэж бодож байна. Ахлах сургууль айл хэдийн төгссөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүмүүсийн санааг маш их зовоодог байсан. Өсвөр насны хүүхдүүд нүцгэлж байгаа тийм сцен бол байхгүй. Насанд хүрсэн хүмүүс нүцгэлээд байгаа гэсэн үг. За насанд хүрсэн хүмүүс ч гэх нь хаашийн Кэси нүцгэлээд байгаа гэж хэлж болно. Энэхүү цувралын 3 дугаар бүлгийн аль биесны трейлер нь анх цацагдахад хүмүүс Euphoria биш Breaking Bad шиг болсон байна гэж ярьж исэн бол одоо ингээд 7 хоног болгоо ангиуд нь цацагдах тусам хүмүүсийн яриа бол арай дээрдээд байгаа гэж хэлж болно. Мөн 3 дугаар бүлэгт маш олон шин дүрүүд нэмэгдсэн. Мөн 3 дугаар бүлгийн нээлтийн улаан хевсний ёслолч гэсэн зөндөө олон драма таамгийг бол дагуулж исэн. Жүжигчдийн баг бүгдээрээ нээлтэн дээр ирсэн ч гэсэн Зендая бол ганцаараа хоцорч ирсэн бөгөөд багийнхантайгаа болон Sam Levinson-тэй зураг авахуулахгүй байгаа. Одоо нэг тийм видеонууд нь сошиал дээр тавигдаж эхэлсэн. Тэгээ энэхүү бичлэгнүүдээс харахад Sam Levinson Зендаяагаас хамтдаа зураг авахуулахыг гуйж байгаа юм шиг харагддаг ч гэсэн Зендая бол шууд тоохгүй цаашаагаа явцдаг. За тэгээ Зендая бусад жүжигчдтэй ч гэсэн бараг л харьцахгүй байсан бөгөөд Sydney Sweeney за Maud Apatow нарын хажуугаар тэднийг одоо тоохгүй өнгөрч байгаа видео нь гарснаар Sydney Zendaya хоёрыг муудалцсан гэдэг яриа гараад байсан. За тэгээ үүнээс гадна бас нэг сонирхолтой ховжив гарсан юм бэлээ. Тэрний юу гэхээр 2026 оны ихээр энэхүү 3 дугаар бүлгийн зураг авалтын үеэр Tom Holland зураг авалтын талбай дээр одоо Zendaya-тай уулзах гээд ирсэн чинь Sydney Sweeney Tom Holland-тай айл хүцэн гэдэг цуу яриа бас гарч исэн юм бэлээ. За тэгээ та бүхэн маань Euphoria-гийн шинэ бүлгийг үзээд явж байгаа юу? Хүлээлтэнд чинь хүрж байгаа юу? Ер нь энэхүү цувралын тухай ямар санал бодолтой байгаа вэ? Доор сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. За тэгээ намандар гэдэг энэ сувгаараа би өөрийнхөө сонирхолтой гэж бодсон сэдвүүдийн хүрээнд шинэ видеонуудыг оруулаад явж байгаа. Санаа садан болсон явдал сонирхолтой дууг тэгээд бодууштай сэдвүүдийн тухай сонсомоор байгаа хүмүүс миний With Namanдар гэд шинэ сувг дээр subscribe дараарай. Өдөрт бүгдээрээ эргээд уулзъя. Bye bye.